Монгол улс Монгол ах уй ёс заншлыг сонирхон судлах гадаадын оюутан залуус судлаачд нэмэгцээр байна. Монгол судлаачдын зуны сургалтанд ирж байгаа гадаадынхны тоо өмнөх 2 жилдээ харьцуулахад нэмэгдснээс үүнийг харж болно. 3 дахь жилдээ болж байгаа монгол судлаачдын зуны сургалт өнөөдөр эхэлж байна. Жил ирэх бүр Монголыг судлах хүсэлтэй гадаадын орны тоо залуус нэмэгцээр байгаа баяртай мэдээг боловсрал соёл шинжлэх ухааны дэд сайд дуулгалаа. Энэ жилийн хувьд бол манай яам нэлээд онцгой анхаарал хандуулж ажлын хэсэг байгуулсан. За тэгээд энэ удаагийнх бол нийтдээ 12 улсын Монгол судлалын 19 төвөөс манай Монгол залуу судлаачид маань хүрэлцэн ирсэн байна. Энэ нь бол одоо залуу судлаачдын маань судалгааны чиглэл их олон янзын байдгийг шүү дээ. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд аваад үзэх юм бол бас боловсрол соёл шинжлэх ухааны яам ихтэй сургуулиудад бас нэлээд гадаадын оюутнуудыг Монгол улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулж байгаа ийм юм бол байгаа. Ялангуяа энд бол одоо юу гэж чинь Монгол улсын байгаль цагаагаар ялангуяа түүх судлал, Монгол хэл судлал тийм энэ чиглэлд бол одоо археологи гэдэг юм уу. За сүүлийн үед бол одоо юу гэж чинь урлаг судлал, тийм Монголын соёл судлал энэ чиглэлд бол манай Монгол залуу эрдэмтэд маань Монгол судлалын залуу эрдэмтэд маань үйл ажиллагаагаа олон чиглүүлж байгаа. Энэ удаад Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Польш, Турк, Казахстан тэргүүтээ 12 орны залуу судлаачид Монголд иржээ. Тэд эхний ээлжинд малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэх юм а. Олон орны судлаачид монгол орон зан заншлыг судлах болсон шалтгаанаа инхүү тайлбарлаж байна. Намайг Ёшко гэдэг. Би Японоос ирсэн. Би Осака их сургууль төгссөн. Монголын хөдөөний тухай би сайн мэдэхгүй учраас хөдөө яваад хөдөөний соёл их сурмаар байна. Сайн байцгаана уу? Намайг Наталья гэдэг. Би Польшоос ирсэн. Би Варшавын их сургууль оюутан. Би Монгол бас төвт соёл бас хелиг англи оюутан. Би Монгол ёс заншилд бас Монгол соёл соёлд маш их дуртай, надад маш сонирхолтой, хамгийн сонирхолтой Монголын чимэглэл байка. Намайг Корнелия гэдэг. Би унгар оюутан байна. Энэ миний хоёрдугаар удаа Монгол улсад байна. Би Монгол соёлд Монгол нутагт маш дуртай. Надад Монголын адо Монголын нодилчин амдрал маш таалагдаж байна. Учраас би Монгол судлаач баймаар байна. Тэдний эхний сургалтанд Булган аймгийн Малчин айлаас эхэлнэ. Хөдөөгийн амьдрал, зан заншил, мал аж ахуй гэд Монголын түүхийн нэрийн хуудас болсон бүхэнтэй тэд танилцаж судалгаагаа хийн. Харин 2 дугаар хэсэгт Улаанбаатар хотод ирж шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, түүх археологийн хүрээлэн, Монгол улсын боловсролын их сургууль зэрэг Монгол судлалын гол төвүүдэд сургалтанд хамрагдахаар болсон байна.